За өнөөдөр энэ улсын хурал дээр энэ хүний эрхийн комиссийн илтгэлийг бид хэлцэж байгаа. Хүний эрхийн үндэсний комисс бас энэ хугацаанд хууль тогтоомжийн хүрээнд энэ хүний эрх хэрэгжүүлээний асуудал, үндэсний хуулийн үзэл баримтлалын хүрээнд хэрхэн явагдаж байгаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал руу бас анхаарал хандуулж тодорхой бас ийм урд жилийн тухаас тодорхой дэвшил гарсан байгаа энэ илтгэлүүд дээрээс харахад бас ийм зүйл ажиглагч байна гэж ойлгож байгаа. За эрүүл шүүлтийн асуудал эрхэлсэн комиссар Цэлмэнгийн илтгэлийг бас анхааралтай сонсож байна. Монгол улсд бол эрүүл шүүлтийн асуудал, эрүүл шүүлт тулгах асуудал энэ бол гэрэг бүрдэх мөрдөн байцаах хэн шатанд явагддаг хамгийн ноцтой хүний эрхийн зөрчлийн асуудал байгаа. Энэ асуудал ер нь ямар төвшөнд байна гэж ер нь ойроо ойлгож байгаа. Сүүлийн жилүүдэд бас энэ дээр бас өөрөө бас эрүүгийн мөрдөн байцаах газар ажиллаж исэн. Энэ асуудалтай бас нэлээд ойрхон байсан. Таныг томилогдож байхад би энэ дээр яригч ирсэн. Тэгэхээр энэ асуудал өөрчлөлт гарсан уу гараагүй юу? За эдийн засгийн талаасаа хөрөнгө мөнгөний талаас бас хүндрэлтэй байдаг тухай өөрөө нэг сая ярьчих шиг боллоо. Хууль эрх зүйн талаасаа бас зайлшгүй шийдэх ёстой асуудал байх талаар бас мэдээлэл өгөх шиг боллоо гэсэн юм ойлголттой байна. За 3 дахь асуудал. За өнөөдрийн нийгэмд сүүлийн үед их анхаарал татаад байгаа. Зөргийн хэргийн асуудал буюу содмон даржаа чимгээ нарт холбогдох асуудал өнөөдөр олон нийтийн Монголын төр хууль хүчний байгууллага хүний эрхийн байгууллагуудын өмнө асуудал тулгарсан ийм асуудлуудыг өнөөдөр бид анхааралтай ажиглаж байна. Энэ зоригийн хэргийн асуудлыг улсын нууцаас гаргасан. Энэ хэргийн бүх материал нээлттэй байна. Хүний эрхийн үндэсний комиссийн эрүүл шүүлтийн асуудал эрхэлсэн комиссарын хувьд энд ямар бодолтой байна? Прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгээд энэ эрүүдэл шүүж ингэж хүнийг өчнөө олон жилээр ял оноосон байдал өнөөдрийн байдлаар прокурор шүүхийн 3 шатны шүүхийн асуудлаар ийм асуудал өнөөдөр байгаа зүйл бодит байдал дээр бий болсон байна. Энэ дээр ямар дүгнэлттэй байна? Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний хувьд энэ бол өөрийн чин гол үнэлт дүгнэлт өгөх асуудал гэж ойлгож байгаа. Бүх юм нээлттэй байгаа. Аль эсвэл нөгөө талаасаа ял завшсан асуудал байгаа юм уу? Хуурамч нотлох баримт бүрдүүлж ингэсэн юм уу? Энэ өөрөө энд маш хариуцлагатай хариултыг бид нарт өгөх байх гэж бодож байгаа. Та өнөөдөр энэ эрүүл шүүлт хариуцсан комиссарын хувьд энд бол хүний эрхийн зөрчлийн хувьд та энд ямар хариулт өгөх вэ гэдгийг би сонсомоор байна.